Монгол Улсын их хурлын дарга Зандаа хүүгийн инх болд Франц улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн ирэхэд элчин сайд Ив Дэлүүнэг нутаг буцах болсонтой холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзлаа. Улсын их хурлын дарга ноён элчин сайдын Монгол улсад ажиллах хугацаанд Франц улсын гадаад хэргийн сайдын албан ёсны анхны айлчлал, хоёр орны парламентын найрамдлын бүлгийн төлөөлөгчдийн харилцаа айлчлал, Монгол-Францын засгийн газар хоорондын хамтын ажиллагааны ажлын хэсгийн хуралдаанууд Батлан хамгаалахын сайдын төвшний анхны албан ёсны айлчлал зэрэг олон чухал арга хэмжээ болсныг тэмдэглэн хэллээ. Мөн Монгол улсад зохион байгуулсан Европын аюулгүй байдлах хамтын ажиллагааны байгууллагын парламентын ассамблеийн намрын хуралд бүгд найрамдах Франц улс өндөр ач холбогдол өгч парламентын 2 танхимын 7 гишүүн оролцсонд талархал илэрхийлсэн юм а. Элчин сайд Ив Дэлүүнэ улсын хурлын даргаыг цаг зав гарган хүлээн авч уулзсан талархал илэрхийлсэн юм. Тэрээр хоёр орны харилцаа өндөр түвшинд байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглээд элчин сайдаар ажиллах хугацаанд институт хоорондын харилцаа чухал хэмээн үзэж зарим чухал ажлыг хийсэн болохоо танилцуулсан юм. Мөн дэлхийд даяар эдийн засгийн нөхцөл хүндрэлтэй байгаач Франц улс Монгол улстай харилцах олон талт харилцаанд өндөр ач холбогдол өгч ажилладаг болохыг тэмдэглээд хөдөө аж ахуй, аялал жуулчлал, уул уурхайн салбарт хамтран ажиллах, туршлагаасаа хуваалцахдаа баяртай байх болно гэлээ. Уулзалтын үеэр улсын их хурлын гишүүн оюун гэрэл ноён Ив Дэлүүнэ элчин сайдаар ажиллах хугацаанд хоёр орны урлаг соёлын хамтын ажиллагааг үргэлжлүүлэхэд ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байсанд талархал илэрхийлсэн юм а. Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа хамтын ажиллагааны талаар харилцан ярилцсан юм. Уулзалтад гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ган Хуйг болон албаны бусад хүмүүс оролцлоо.